ирж ирсэн байна. Монголчууд амар их байдаг. Монголчуудаас таарсан. Гэхдээ мэдлж чадаагүй өсч шүү. Тэгээд өчтөр болохоор би 50 евро солиулсан эдхийн кроноор дэлгүүр ороод дэлгүүрээсээ оройны идэх юм аваад тэгээ унтаад өгсөн заяа. Өглөө дахиад 11 гэцэрлээ. Сайн унтлаа. Айгүйх ядарсан байсан. Герман, Бельги, Нидерланд, Франц, Австри, Швейцар, Итали 7 орноор явсан байна. Энэ бол миний 8 дахь орн. Би одоо гэрээсээ гараад 15 хоног байна. За надад болохоор үлдсэн мөнгө гэвэл евро 40 евро. Надад нь шүү дээ. Кэшээр 500 крон үлдсэн юм байна. Өнөөдөр л одоо зарцуулъя гэж байгаа байхгүй. 500 кроноор 500 кроноор нэг өдөр би амьд үлдэхгүй гэдэг юм хэлж байна. Амьд үлдэх л та. Би бас өдөрт нэг л холж байгаа. Өчтөр ч гэсэн нэг л холцсон. Жагаад өдөр оройныхоо хоолыг нэг идээд тэгээд явчихна. Өчтөр болохоор нөгөө 24 цагийн нүуд тийм 24 цагийн пас авчаад өдөржингөө унтаад гараагүй. Тэгээ хэрэглээгүй. Шатцсан. Тийм болохоор өнөөдөр зүгээр алхам заяа. Өчтөр юу ч үзег болохоор өнөөдөр надад бүтэн өдөр байгаа. Би маргааш Чехийн өөр хот руу явна. Тэгээд тийм болохоор яцгаая. Юмудаа үзцгаая. Гэхдээ одоо надад нэг кофе уух хэрэгтэй байна. Кофе ууцгаая. Espresso lungo. Espresso lungo? Tengo espresso shot, тэгээд халуус, тэгээд хөд ус. Өчтөр би ингээд Берлинээс ирж байгаа шүү дээ. Ингээд буугаад тэгээд ингээд автобусныхаа буудал автобус гэж бодоод ингээд хайгаадсэн чинь метро хийсэн юм бэлээ. Тэгээд метрогоо ингээд хайгаад явж исэн чинь зүгээр ингээд зүрсэн охин болгон амар хөөрхөн заа. Зүгээр л гайхалтай. Амар юм нэг тийм славик тийм нэг тайпны заа. Тэгээд ингээд нэг юм урт устэй, тийм туранхай, тийм яг нэг тийм цэнхэр мэдтэй хүмүүс юм байна. Юу нэг хараад ахад амар юм цэнхэр мэдтэй заа. Мод тратлээ. Тэгээ нэг Монголд нэг байгаа гэдэг Loving Heart гэдэг нэг vegan bistro. Тэнд ороод ирсэн. Грамаар хоол авдаг юм байна та. Тэгээд би ингээд янз бүрийн хоол ингээд төлөөд ингээд авчлаа. Борооч. Өчтөр амар халуун байсан шүү дээ. Өнөөдөр яагаад ийм амар хүт юм бэ? Би уугна шүү дээ, тэ. Хостелоос гарахдаа Charles Bridge гэдэг гүүр орох гээд гарсан юм. Тэгээд хостелоос гарахад 23 минут гэжсэн. Тэгээ баахан юм үзээ, далхаад, хоол идээд, дунд нь бороо ороод, нэг газар хоригдоод тэгээд яваад байсан чинь нэг л бишээ. Миний харсан зүг маань. Тэгээд тэгсэн чинь одоо дахиад 19 минут болох юм байна л да. Тэгэл амар хүүтэн байна. Өнөөдөр бороо ороод би ийм зүгээр юм дан бодолттой гараад ирсэн даарчин. Тэгээд бас өсрүүгээ нэг dry shampoo татсан хгүй юуса Sephora ороод Sephora-гаас юм үзэж тестерлж агаад dry shampoo татсан чи ингээд цагаараа дөрөө. Баялаа. Одоо ийшэл юм шиг байна штэ. Гэтэ ер нь Prague айгу хөөрхөн хот юм аа. Ингээд хөөрхөн. Яг ингээд нэг тийм барилга. Нод нь яг нэг Европ хэмэйгар. So pretty.
Энэ мартчихтэй ямарсан амар юм туристик плейс байгаа. Сайн уу би чехт байна. Сайн уу би Prague байна. National Library of the Czech хин гадаа байна. Би маш их дарж байна. Амар хүтэн байна. Салхилаад бороо ороод би даарч ийн. Энэс өөр юм байхгүй. Ганц цам ядаж авчихгүй. Тэрэн дээр яж хат нөө үүс ингээд ах юм. Үртэн ном байдаг юм. Тэгээ тэрийг нь харах гад ингээд олуулаа очрлоод хэвчтэй юм. Яас очрлж байгаа. Очрлж байгаад номны урд зураг авах болох чинь. Арын хүний гуйда яаж гоох уу? Тэг чадна. Нэг юм ном байдаг юм. Яг нэг тийм сонирхолтой зуулцсан татах нэг юм бас ингээ хийцэн. Тэг хүмүүс энийг ингээд сонирхоод мангар боллоо ингээд очрлоод зураг авах гад хүлээгээд байж байгаа. Зүгээр мангар боожлцсан бахаар нь зүгээр амар сонирхолтой юу юм болтоо гэж ирээд харсан. За тэгэхээр энэ зүйл бол маш жижигхэн зүйл юм байна. Энийг ингээ харсан чинь зурган дээр амар том юм байсан хгүй юу? Зурган дээр мангар том харагдсан. Тэр нөгөө нэг Америкт байдаг бас нэг юм байдаг шүү дээ. Тэр шиг харагдсан. Honey wine гэнэ. Нэг юм байна. Им шарт. Тэгээд 130 грамм. Амбинтэй. Уран яа. Тэр яа. Тэгээд амар таарч. Ингээд таарч. Нөгөө нэг юугаа гүрэж үтсэн. Бүр ингээд амар таараад. Тэгээд ингээд төөрөөд ингээд тойрч алхсаар гад. Бүр анх удаага л ингээд амар төөрч юм даа юу. Тэгээд зүгээр халуун юм уугаад тэгээд харж ийн. Очиж дутлах хугацаа өмсөн. Би бүр яг миний хоолой молоо өдөр яг хөлдөж өглөө. Арайсан. Би бодлоо ирж хостелд ирж амарч байгаа. Тэгээд лол. Би үсээ угаахгүйгээр ингээд нэг хоног явуулсан юм. Заасан уу өглөөсөн байна. Тэгээд би шинээс тоосон манай найзлаараа турк хүн we say Turkish people. It is in Mongolia. It's Turk хүн. Turk хүн. Дэвтэр өглөөний цай авах гээд гарч ирсэн байна. It's on a strawberry inside. Yeah. Wow. Juiceтэй тамсан гэсэн. Do you think Starbucks is overrated? Хотод тариад явах юм бэлээ. Манай найз байна. Зураг авч байна. Хүмүүсийн тоолож байна. Тэр нэг chimney cake гэдэг нэг юм байт юм лээ. Мушка, тэгээд дотор нь ice cream игээд. Yeah, it's cute. Yeah, precis. Прагийн 2 дахь өдөр гүрэн дээр ирсэн байна. Энэ нь болохоор нэг юм гүр. Дэстэй дээр бичлэг хийж чадахгүй маань. Тэгээд ийм бүрхэн гоёл чимэглэл нэмэглэл тэгээд ингээд хүмүүс
юм зураад ингээд жуулчид чилрээд байж байна. Энэ залуугийн зургийг зурч байна. Chimney. Gluten free chimney гардаг гэж тэгээд нэг chimney идчихлээ. Данч зур бичлэгээ хийсэнгүү эцэнээс сонлоо. Бисаа найзаасаа салаад тэгээд зүгээр ингээд яг ингээд тохиронд харах юм бол ямар ч хүнтэй татналаад ингээд амар гоё өдрийг ингээд өнгөрөх боломжтой байдэн шүү дээ. Тэгээд сая дэвтэр амар ингээд тассан заа сая. Йоо. Тэгэл би одоо ингээд энэчнээс явж байгаа хгүй юу Прагаас. Тэгээд өөр хот руу явж байгаа. Тэгээ манай талаар энэ дахиад нэг өдөр үлдэнэ. Энэ трамнууд амар хөөрхөн байгаа. Улаанбаатартай нэг юм трамтай болохсон дээ манайхаа. Үсээ угаамаар байна. Үсээ угаахын бас энэ гой бурцган байхгүй болчихно доо. Яг ингээд нэг жоохон хэдэн хоног өгн явчмаарах юм. Надад өгн зохиод байгаа байхгүй юу? Гэтэ яг яаж амжилттай юм бэ? Цагийн дараа автобусандаа суух хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр чинь зөндөө их юм үзчихлээ шүү дээ бас. Үзээгүй байсан гүрээ үзчихлээ. Прагийн нэг алдартай кофе шоп, кафе гэдэг тэр газарт нь ороод үзчихлээ. Тэгээс хай бас нэг кофе уусан. Тэгсэн чинь 100 юу болсон? 100 одоо чек мөнгө болсон. Тэр жоохон шулцсан уу гэж. Тэгээ сая chimney cake гэдэж үзлээ. Метрон цугаад цагаан авцсан явж байна. Florence гээд Central Bus Station гэдэг юм лээ. Тэнчнээс Flex Bus-аас явж байна. Яа, хүнд яг цүнхэндээ дийлдэж өглөө хийхгүй. Энэ маань амар хүнд. Тэр артлих бас ч гайгүй юм шиг байна. Уул нь бол уулнаас яг энэс хөнгөн байж болох байсан юм аа. Тэгээд хүний ачаа авцаа явж байгаа. Тэгээд тийм болохоор жоох хүнд байгаа. Бараг нэг тикет авсны хэрэггүй л байсан байна дөө. Сая 30-аар тикет аваад амар үнэ царайлаа суусан чинь тикет авж байгаа ч хүн алаа байхгүй. Энийг гараад баруун тал руугаа эргээд за угнал нэг усалж уумаар байна. Тэгээд Тэр нь шүү дээ. Энэ хүн очиотой. Намжанга. Ингээ бичлэг хийгээд явах гэж чинь. Асаа юм. Тэгээс асаа. Би зүгээр чирдэг чимдан аваад ирэх гэсэн юм. Эсвэл чирээд явчихсан байсан бас арай баг цохсон болов. Ингээд өөрийгөө зовох хэрэгтэй. Юм шиг байхгүй. It's so hard. Би хөдөлгөөн сэтгэлээсээ өнийг нэг хүн чалтгаа мэдээсээ. Нэг лонгорлоо өгнөм дарж асаадаг юмтай юм байлээ. Ингээд лонгорл насах юм шиг байлаа. Сиднейд бас юм байсан байхгүй юу? Гэрлнүүд энийгээ дарахаас нааш лонгорлцдаг. Би зүгээр гармаар энэ төхөө. Энд ч теоретически auto. There's no car. No car. No car, okay? Bus terminal Florence. Get van. За. Сано би Борно гэх хотод ирсэн. Энэ болохоор би яг гэж Борнод ирсэн мэхээр манай Узбек найзын эгч нь Борнод байдаг. Тэгээд
Хичээд тэгээд уулзахаар болоод гэсэн чинь би ингээд юм Лисбон би Праг гэдэг Борногийн газар байгаа. Чи ингэ хүсэл ингээд ирж байна. Тэгээд би угаасаа төлөвлөгөө байхгүй юм чинь. Тэгээд окей би ингээд Борно дээр явчихъя гэд. Тэгээд би одоо ингээд ирсэн байгаа юм байна. Тэгээд амар сонирхолтой. Зүгээр ингээд хамт сурдаг байсан. Узбек найзынхаа төрсөн ихчдэр хаа байсан Чехийн Борнод би ирсэн байна. Амар сонирхолтой. Тэгээд одоо намайг машинтай ирж авах нэ. Наасан гоё юм бэ. Би бүр энэ юугаад дэлтүү. Юм матилтүү. Амар хэцүүхэн лээ. Яа. Амар нөрөвдөд нөгөө нэг сая энэ баахан юмнуудаа өргөөд ирсэн чинь. Тэгээд амар хэцүүсэн. Дэлгүүрсэж чинь. Хүс цуглуулах чинь. Борно гэдэг айгүй тийм жижигхэн хөөрхөн хот юм байна. Нэг Узбек найзын гэрийнх нь угаасаа амар тийм гоё хүмүүс идэхгүй юу? Амар тийм зочлонтой. Тэгэл сая надад хаал хийсэн гэл амар хөөрхөн зургийг үзүүлээд kind of vlog but Yeah, do. Hi. but don't know how to post it. Like, it's hard to edit. Just filming. Yeah, it's so nice. Амар гоё газар. Энэ болохоор ингээд гэрнэ. Тэгээд одоо дээдлийн давхартаа орзаас ч өгсөн байна. Тэгээ энэ юм жижигхэн хөөрхөн юм тосон байгаа байхгүй юу? Ингээд ийм хөөрхөн neighborhood. It's nice. Помидор тэржин. За маргааш үлдсэнийг харуулъя те. Yeah. Looks so delicious. Is that delicious but anyway? Yeah. 우선 дараа түншиг болоод тэгээд амар гоё найзынхаа ихтэй гоё яриа өрнөдлээ. Тэгээд арай гоё хоол хийж гисэн. Тэгээд гоё усан дараа хоцнод аваа. Тэгээд надад гоё cookie хийж өгч юм. So happy. Сано за бид хоёр Борно дээр сая алхасаар агаад нөгөө нэг ferry-ний бодол дээр ирээд тэгээ хүлээж агаад ferry-ийн суугаад явж байна. Борно Бүгүсэнд амар амархаж өрнөд юм байна. Амар олон resort нэртэй тэгээд beach бас байд юм байна. Тэгээд гоё элсэн волейбол нэртэй хөрх юм байд юм бай. Тэг хүмүүс нэг sailing гэж ярьдэн шүү дээ. Sailing хийдэг юм байна. Тэгээд бас kayak хийдэг юм байна. Nice. Надад л энэ яг нэг тийм Орос шиг санагдчихэв. Sadly би Борногоос явах гэж байна. Автоснаас утсан хагчаар намайг өргөж өгсөн. Тэг өчтөр уг нь гоё газраар зөндөө явсан. Тэгтээ камера мартаад, машин мартаад явсан мэлээ. Тэгээд Борно амар гоё хот байна. Тэгэхээр ирнэ чихт. Ингээд чихээс явж байна. Одоо Словакия яа. Дараагийн бичлэгээрээ Словакиад уулзъя.